Монгол Улсын эрхлэлт чухнагийг хүрэлцэх бүгд найрамдах Польш улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцж байгаа оюутнуудтай уулзсан байна. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж хичээл номдоо шамдан улмаар их орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг ерөнхийлөгчийн зүгээс хүссэн байна. Польшид засгийн газар хоорондын шугамар 74 оюутан сурч байна. За 2017 оноос онцгой байдлын ерхий газар жил бүр 2 оюутнаа сургаж бэлтгэдэг болжээ. Тэр нэгдүгээрт энэ итгэл даана гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал нэг алхам байдаг гэж боддог. Та бүхэн итгэл дааж байгаа. Өөрийнхөө өмнөх итгэл, өрөөлийн өмнөх итгэл, өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа. Төр улсынхаа өмнө хүлээж байгаа, ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа энэ итгэлийн эзэд шүү, илгээлтийн эзэд бол итгэлийн эзэд шүү. Энийг байнга сэтгэл дотроо хадгалж яваарай. Эх орон гэдэг энэ их сайхан хамгийн одоо хүний хамгийн нандин бүхэн шингэсэн энэ газар байнга чиний итгэлийг сэргээж чамайг дуудаж байдаг. Тэгэхээр нэгдүгээрт бол илгээлтийн эзэд болсон та бүхэн энэ итгэлийн эзэд бас болоорой гэж өрөөе. Өдөр тэгээд ингээд цаг хугацаа одоо нисэн шуужиг хурдан өнгөрдөг учраас эхнээсээ одоо өсөнгө төгсөж ирж байгаа одоо ийм оюутнуудаа гараад их сэтгэл хөдлөж байна. Тэр үед боловсрол шинжилгээ ухааны сайдаар та нарыгаа үдэж явуулж байсан. Одоо би хөдөлмөрийн сайд болсон. Та нарыгаа одоо ухтаж авна. Хөдөлмөрийн зах зээл дээр. Би одоо ажилтаа болох үүрэг бас надад бас ирж байгаа. Тэгээд улс оромд маань одоо 14 мега төсөл хэрэгжих юм хариуцлагатай цаг үе. Нэг талаас одоо маш их том боломж нэгж байна. Нийт одоо 38 мянган инженер техникийн ажилтнууд улс оронд ч хэрэгтэй байна. За бүсчилсэн хөгжлийн одоо бодлогыг бид нар Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас бол та бүхэн өнөөдөр 330 сум одоо 170 хорооноос яг одоо ингээд хичээл суралгаараа хүмүүжлээрээ бусдыгаа манлайлж ирсэн одоо манлайлагч нар учраас бол та бүхний одоо ажлын байр одоо бэлэн байгаа тийм ээ. Тийм учраас улс орондоо одоо жинхэнэ та бүхэд явахтаа амлаж ирсэн тэр хүсэл мөрөөдөлч одоо би энэ цаг хугацаа их ойрхон болсон байх шүү гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгэд энэ хөтөлбөр ихснээс хойш тухайн сумын сургуулиудын амжилт их дээшилсэн. Амжилт. Тэгмээс хот өдөөгийн сургуулийн ялгаа, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа арилж тийм ээ. Өнөөдөр хүүхэд хаан сурж байна, хүүхдийн эцэг их юм байхаас үл шалтгаалж энэ их боломжууд одоо гарч ирж байгаа. Ийм одоо бодлогын үр дүн бол ингэж хурдан гардаг юм байна гэдгийг бол бас боловсролын сайдаар ажиллаж байсан өнөөдөр бас ингэж хараад суухт их сайхан байна гэж бодож байна. Тэгээ бүгд дүүнэртэй эрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Бид нар чинь нэг сургууль руу явахгүй бөөндөө буугаад трамвай урамбадаа сууж чадахгүй. Тэгэл тийхтэй цаасан тийхтэй аваад тэгээ трамвай нэрсэн чинь тал нь авчааддаг. Хүү наадгаа зогсоож байгаараа гэх нөгөө үлцэн хөвгдөд нь трамвайны хордор гараа өргөөд тэгээ танжаагүй тэгээ дараас ирж ирсэн. Тэндээс хойш 3 жил асар ордон өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон зүйлийг сурч мэдээж маш олон сайхан найзтай болсон. Энэ боломжийг олгосон Монголын татвар төлөгч мянган агч нартай болон энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье. Ирснээс хойш хэлний бэлтгэлдээ сураад, мэргэжлэрээ бас 1 жил сураад, өнгөрсөн семестр Европын холбооны дунд сурах солилцооны хөтөлбөр байдаг. Erasmus гэд тэр хөтөлбөрөөр Франц улс руу сурах солилцоогоор 1 семестрийн хугацаатай сураад буцаад ирсэн байгаа. Тэгээ энэ семестрээс эхлээд Польшта өргөжлөлөө сурж байгаа. Тэгээд маш их зүйлийг сурж ийн. Монголдо очиод ажиллах бүх туршлагаа бүрэн хоримтлуулсаар байна. Тэгээд одохгүй Монголдо очиод бүгдээрээ хамтдаа ажиллахын төлөө өргөшөө. Баярлалаа. Би болохоор Варшавад олон улсын харилцаагаар сурж байгаа. Энэ жил төгсөн 3 дугаар курс. Тэгээд энэ зөв Монголдо очиж гадаад харилцааны яамд Азийн газар татлах хийсэн 1 сарын хугацаатай. Тэгээ мөн шалгарч ирсэн газар болох Өвөрхангай аймгийн Тамгын газартаа бас очиж татлах хийсэн байгаа. Тэгээ одоогоор бол Варшавад дахь Монгол Улсын элчин сайдын яамдаа бас татлагчаар ажиллаад явж байгаа. Бүгд найрамдах Польш улсаас гадна ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан Америк нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц, Австри, Канада, Польш, Австрали зэрэг 10 улсын ихтэй сургуульд суралцж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь сум хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулан, бэлтгэл хөтөлбөрт хамруулан дэлхийн шилдэг ихтэй сургуульд сурах болцол хангахт нь бэлтгэдэг билээ. Улмаар суралцуулж төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түгэжүүлэхэд томилон ажилуулах зорилготой цогц хөтөлбөр.